Хинтээ аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хиймэл оюун ухааны сургагчид суралцахад суурилсан мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа туршлага арга зүй. Мэргэжлийн хөгжлийн багш нарын бүлэг уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан ба наривчил бол уран зохиолын хичээлд унших зохиол намтар түүх их байдаг учраас сурагчид урт их зохиол намтар уран бүтээл уншихаас зайлсхийдэг. Мөн хичээлд оролцох сурагчдын идэвх бага байсан учраас AI ашиглан сурагчдын анхаарлыг татах түүгээр дамжуулан тэдний сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Орчин үеийн сурагчдын сонирхол техник технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын орчинд дижитал шийдлийг ашиглах шаардлага нэмэгдэж байна. Иймээс манай мэргэжлийн багш нарын бүлэг нэгдэн дараах ажлын төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа явуулж байна. AI цахим платформ ашигласнаар сурагчдын хичээлийн идэвх ойлголт 20% өссөн. Бид хичээлийн төгсгөлд гарах цэцлбэрийн аргаар хичээлээ дүгнэж дүн шинжилгээ хийсэн. Байцгаана уу сурагчдаа. Монгол Улсын хөдөлмөрийн баазар ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн, төрийн шагналт, доктор, хүндэт профессор, 20 дугаар зууны мандалай сэтгүүлч сайн байцгаана уу. Хинтээ аймгийн 4-р сургуулийн 7 ангийн сурагчдаа. Би Монголын 3 буруу шившээ багийн анамд байна. Та бүхэнд сурлах спортын өндөр амжилт хүсье. Хичээлээ сайн хийж мөрөөдөл биелүүлэхийн төлөө тууштай байгаарай. Ирээдүйн аврах тамирчид болон шилдэг мэргэжилтнүүд та нараас түрэн гарна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. Хэрлэн 5 дугаар сургуулийн мөнх туяа багштай 3 дугаар ангийн сурагчдаа өнөөдрийн хичээлд нь амжилт хүсье.